Цойжин ламын сүм музей улсын филармоны морин хуурын чуулгатай хамтран маргааш шөнийн сүм музейд морин хуурын чуулга үтшийн цэнгүүнийг зохион байгуулна. Тус музей соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх, музейг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүрийн шөнийн музей арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Монголын төв соёлын үн төв болох Тус сүм музейн Ариван баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзхийн зэрэгцээ, музейн өвөрмөц тансаг орчин тухлан Монгол улсдаа төдийгүй дэлхийд дахинд өндрөөр үнэлэгддэг морин хуурын чуулгын тоглолтыг үзэж сонирхох боломжтой юм байна. Тасалбарын үн 40 мянган төгрөг байх юм. Дашрам дурдгад тус музей 2015 онд авьяаслаг Азчууд тэмцээний дэд байрын шагналд хүсэгтэн хамтлагтай хамтран шөнийн музейд хүсэгтэн ардын урлагийн тоглолт арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм.